8.11. Өнөөдрийн сэдэв хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлөвлөх боломж. Монгол улсын хөгжлийн банк үйл ажиллагаагаа эхлээд 11 жил болж байна. Энэ хугацаанд олон улсын санхүүгийн байгууллага хөрөнгийн зах зээл дээрээс нийт 6.2 их найт төгрөгийн хөрөнгө оруулалт татжээ. Улмаар экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа үндэсний үйлдвэрүүд эдийн засгийн үр ашигтай томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийж байна. Өнөөдрийн байдлаар 3.2 их найт төгрөгийн зээл олгосноос 1.8 их найдынх нь эргэн төлөлт удаашарч эрсдэлд орсон байна. Жирийн арилжааны банкны нийт зээлийн 5% чанаргүй ангилалд орвол тухайн банкнд шуурхай арга хэмжээ авч менежментийн шинжил хийдэг. Гэтэл хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3% нь чанаргүй ангилалд орсон. Тухайн банк цаашид үйл ажиллагаагаа явуулах, зээл олгох, олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босгосон бондоо эргэн төлөхөд асар хүндрэлтэй болж ирсэн байна. Тэд олгосон зээлээ эргүүлж авахын тулд шүүх, авилгатай тэмцэх газарт зээлийн материалууд холбогдох баримтуудыг хургуулжээ. Хөгжлийн банкны газрын захирал Амгалан. Хөгжлийн банк 11 оноос хойш нийтдээ 6.2 их найдын их усүр татан төлөрсөн байна. Гэхдээ засгийн газрын баталгаатай засгийн газрын баталгаагүй гэсэн төрлийн их усүр татан төлрүүлж байгаа. 31% нь засгийн газрын баталгаатай их усүр байгаа. 31%. Энэ их усүрүүд маань дараа жилд бас төлөгдөж эхэлнэ. 23 оны 4-р улирлын 10 сард болон 12 сард. 10 сард бол нийтдээ 1.7 их найдын эргэн төлөлтийг гадагшаа олуулсан. Энэ бол засгийн газрын баталгаагүй их усүр. Гол нь 12 сард бол засгийн газрын баталгаатай энэ йенийн буюу биднээс одоо мэдэх ил самурай бондны их усүр төлөлт хийж байгаа. Ойролцоогоор 280 сая доллартай тэнцэх хэмжээний йен баг. Нийтдээ ингээд 800 сая долларын их усүр 23 онд төлөгдөхөөр ийм төлөвлөгөөтэй байгаа. Энэ бол олон улсын гэрээний хилцлийн дагуу хийгддэг төлбөрүүд энийг төлөх бол хатуу үүрэгтэй байдаг. Боловсруулах салбар бол дийлэнх хувь хэмжээг эзэлж байгаа. Дараачих нь барилга байгаа. Хугацаагаар нь бас ингэж та бүхэн харуул. Нэг жилээс дээш хугацаа идэрэлтэй зээлүүд маань бол ойролцоогоор 1.8 их найдын ийм хугацаа идэрэлтэй байгаа. Нэг жилээс дээш. Зээлийн чанарыг ингээд хэвийн болон зөрчилтэй чанаргүй гэд англиад үзвэл ярьснаар 1.8 их найдын зээлийн ийм зөрчилтэй зээлүүд байгаад байгаа. Хугацаагаар нь түрүүний ярьсан нэг жилээс дээш хугацаа идэрэлтэй олон зээлүүд бол байгаа. Валютаар харуул дийлэнх нь дотоод үндэсний валютаар олгогдож байгаа. Бас доллараар олгогдож байгаа. Еврогоор болон бас бусад валютаар хөгжлийн банк санхүүжилт олгож ирсэн байдаг. 1 сарын 20-нд бол бид мэдээлсэн байгаа. Нийт 26 зээлдэгчийн зээлийг бол шүүхэд бол хандсан. Тэгээ сүүлийн өдрүүдэд бас бидэд нэмж бол зээлж шүүхт өгч байгаа. 29 зээлийг бол шүүхт өгсөн байгаа. Нийт дүн нь бол 960 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй ийм зээл байна. Өөрөөр хэлбэл хөгжлийн банкны зээлийн багцын 31% нь бол ийм шүүхт хандсан зээлүүд байгаа. Хөгжлийн банк олгосон зээлээ эргүүлж авч чадахгүй бол эх жил төлөх 800 сая долларын бондын төлбөрөө хийж чадахгүй. Улмаар дампуурах эрсдэлтэй байна. Энэ банкыг дампууруулах нь зээл аваад төлөөгүй байгаа эргэн аж ахуйн нэгжүүдэд ашиг болж үлдэнэ. Яс болгож зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцоод өнгөрнө. Нөгөө талдаа хуулийн дагуу шүүхтэж олгосон зээлээ авахд 4-6 жилийн хугацаа шаарддаг. Энэ хугацааг хүлээвэл хөгжлийн банк хаалга барихад хүрнэ. Үүнд засгийн газраас хэрхэн анхаарч байна вэ? Хууль зүйн дотоод хэргийн яамн дээр бол энэ жил бол хувийн эрх зүйн шимтгэлийн хүрээнд иргэний хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулийн шинжилсэн найруулгыг шинээр боловсруулахаар ажиллаж байна. Энэ асуудал бол бас олон жил яригддаг асуудал байгаа. Зөвхөн хөгжлийн банк гэлтгүй арилжааны банкуудын бас зээлийн асуудал одоо шүүхтэр олон жил гацдаг. Маргаан дуустдаггүй. Одоо хөгжлийн банкнаас өгсөн мэдээлэлээр бол нэг маргаан бол үргэлжлэх хугацаа их олон жил болдог. Хамгийн ихдээ 5 болон 9 жил болсон жишээ байна. Тэгэхээр бол бид нар яалтчгүй одоо хөгжлийн банкныхаа үйл ажиллагааг цаашид хэвэн явуулахад бас энэ шүүхийн процесс маань илүү бас тодорхой болох шаардлагатай байгаа. Холбогдох одоо хууль эрх зүйн орчныг судалж, хууль зүйн бодлогын хүрээнд тодорхой одоо эрх зүйн шинжилэл, хуулийг шинжлэх ажлуудыг бол шат дараатаагаар хэрэгжүүлээд явж байна. Хууль зүйн дотоод хэргийн дэд сайд Солонгой яриаг сонсголоо. Цагдаагийн байгууллага шалгана, шүүхэд шилжүүлнэ, ихэнх хэрэг дээр 3 шатны шүүх хурал болно. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очино. Хохирлыг барагдуулахад маш их хугацаа зарцуулдаг. Энэ байдлыг хууль эрх зүйн хүрээнд арилгах боломжийг эрэлхийлж байгааг хууль зүйн дотоод хэргийн яамнаас мэдээлж байна.
Үүнээс гадна хөгжлийн банкнаас зээл авахдаа авилга өгсөн, албан тушаалаа уруулан ашигласан, улс төрийн нөлөө орсон зэрэг 52 зээлийг авилгатай тэмцэх газар шалгаж байгаагаа мэдгдлээ. Тэгвэл авилгатай тэмцэх газар бие даан үйл ажиллагаагаа явуулах боломжгүй. Авилгын хэргийг шуурхай шийдвэрлэх хууль эрхцэн орчин дутмаг байгааг иргэний нийгмийн төлөөллүүд онцолж байлаа. Бид уучлахгүй хөдөлгөөний тэргүүн мөнх цэлмэг. Одоо авилгатай тэмцэх газар гэж нэг сүртэй нэртэй байгууллага байгаа боловч яг бодит амьдрал дээр шүтгүү арслан авилгатай тэмцэх газар. Би энийг яагаад сайн мэдэж байна гэхээр Transparency International олон улсын байгууллагатай бид бүхэн бүр уулзч авилгатай тэмцэх газартай. Хоёр дахь энэ их хурлын гишүүдийг шалгая гэхлээр бүрэн эрх гэдэг юм нөлөөлдөг. Яагаад заавал 4 жилийн хугацаанд бүрэн эрхтэй байх ёстой юм бэ? Чуулганы хугацаанд одоо бүрэн эрх нь хэрэгждэг, бусад бүрэн эрх нь хэрэгждэггүй байвал энэ албан тушаалын хэрэг шийдэгдэх нь боломж нь гарч ирж байгаа юм а. Дараагийн асуудал нь одоо Монгол улс шиг авилгын индексээрээ 111-т явж байгаа улс бол авилгын ийм нөгөө тусгай шүүхтэй байх ёстой. Ийм боломжуудыг бүрдүүлэх ёстой. Авилгын хэргийг төрөвчлсөн журмаар шуурхай шийддэг. Тэгэхгүй бол ингээд авилгатай холбогдсон, ийм юмтай холбогдсон хүмүүсийн хараад улмал өнгө ороод ингээд яваадах юм. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал сөхөгдөөд сар орчим болж байна. Засгийн газар чанаргүй зээлийг хариуцаж үлдэхгүй. Авсан эздээр нь төлөвлөх тал дээр онцгой анхаарч ажиллахаа мэдгдсэн. Мөн улсын их хурлаас ажлын хэсэг байгуулсан. Тэд анхныхаа хурлаар хөгжлийн банкнаас гарсан зээл хэнд ямар зориултаар очсон, тухайн зээлийг авахд улс төрийн нөлөө бүхий этгээд оролцсон эсхийг нарийн шалгах үүднээс 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг гарган ажиллаж байна. Тодорхой үр дүнд хүртэл нь ажиллана гэдгээ ажлын хэсгийн гишүүд онцоллоо. Улсын их хурлын гишүүн Бадман Имбугийн Батэрдэн. Бид нар эцсийн дүндээ төр ард түмний хохирлыг л барагдуулах хэрэгтэй. Энд одоо шаардлагатай юу байдгийг. Энэ хуулийн цоорхоо гаргаад, хуулийг хулгайлаад, дунд нь одоо зохицуулт хийсэн байх бол тэр хууль эрхцэн орчныг нь сайжруулах, тэр эрүүгийн хариуцлагыг одоо чангатгах өөр ямар боломж нөхцөл байна вэ? Энэ бүх юмар бид нар үзжээж энэ зээлтэй холбоотой. Улс төрчийн нөлөөлөл. Тэгээд цаад одоо жинхэнэ эзэмшигчийн яаж тогтоох юм бэ? Тэнд яаж хариуцлага тооцох юм? Энэ зээлийг яаж барагдуулах юм гэдэг дээр л одоо хэдүүлээ хамтарч ажиллах би эцэст нь одоо хэлье. Хөгжлийн банкнаас зээл авахдаа улс төрийн нөлөө бүхий этгээдүүд албан тушаалаа уруулан ашиглаж барьцаа хөрөнгөө өндрөөр үнэлүүлэх, ирээдүйн орлогоо барьцаалсан зэрэг асуудлууд яригдаж эхэлсэн. Энийг хууль хяналтын байгууллагууд шалгаж байна. Мөн улсын их хурлын ажлын хэсгээс ч тодорхой зүйлүүдийг шалгаж нэг талд нь гаргах зорилготой байгаагаа хэлж байна. Одоогоос 5 жилийн өмнө жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас улс төрчид зээл авсан асуудал мандаж байсан. Өнөөдөр энэ талаар ярьдаг хүн цөөрсөн. Энэтэй л адил хөгжлийн банкны асуудлыг мартаж болохгүй. Хуулийн болон улс төрийн хариуцлагыг хүлээлгэх учиртай гэж улсын их хурлын гишүүн Доржханд хэллээ. Хуулийн хариуцлага нь юу байна гэж тэгэхээр энэ зээл авсан нөхдүүд бүгдээрээ мөнгө төлөх ёстой. Нэг мөнгө байхгүй гэдэг байгаа. Мөнгө нь аль нэгэн газар цемент зураад байшин болоод болцсон байгаа. Зарим нэг банк улсын байгууллага банкуудаар ингээд цаашаага мөнгө хүлээлт хийгдэл мөнгө угаалт бол хийгдсэн байгаа. За ийм болохоор энийг нь бол илрүүлэх ёстой. Нүүрэн дээр өөр хүн байж болно. Гэхдээ цаатан жинхэнэ эзэмшигчд нь бол дандаа улс төрийн нөлөөтэй Монголын томоохон бизнес эрхлэгчид байгаа шүү. Зүгээр ингээ хуулийн байгууллагын хариуцлагаас гадна улс төрийн хариуцлага нэхээс өр аргагүй болчихно. Хөгжлийн банкны энэ хулгайч нь бол том хулгайчтай. Энэ чинь бол маш их хэмжээний том дүнтэй хулгайнууд байгаа. Энэ дээр ямар нэгэн байдлаар оролцсон, нөлөөлсөн тэр гишүүдийг Монгол Ардын намын чөлөөлөө гэж байгаа. Ардсан намын чөлөөлөө. Дахиж энэ хүмүүсийг сонгуульд оруулахгүй байх. Улс төрийн карьерийг хязгаарлаа гэж байгаа. Ингэснээрээ хуулийн байгууллагууд үнэн зөвийн тогтоох боломжтой болно. Өөрөөр хэлбэл ман битээ хамгаал, ан битээ хамгаал. Чөлөөлөгдсөн хүмүүсийг нь бусад намууд нь битгий хүлээж аваа. Тэгээд тэр нөхдүүд хуулийн хамгаалалтанд орохгүй. Их хурлын гишүүн болно гэх юм бол бие дагаад очих юм бол Монгол улсын иргэд тэр хүмүүсийг битгий дэмжээ гэж. Парламентод олонхыг бүрдүүлсэн Монгол Ардын намч гэсэн авилга албан тушаалын хэрэг толбогдсон намын гишүүнийг намаасаа түтгэлзүүлнэ. Тухайн хэрэг нь шүүхээр тогтоогдсон нөхцөлд намаасаа хөөж улс төрийн үйл ажиллагаанд дахин оролцуулахгүй. Улс төрийн албан тушаал томилохгүй гэдгээ уламжлалаа. Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Амар Баясгалан. Улс төрийн хариуцлага тооцсон хэрэг олон нийтийн зүгээс намаас хөөгөөд болчих юм уу гэдэг ойлголт явах гээд байгаа юм. Энэний гол агуулга маань юу гэхээр тэр этгээд ямар нэгэн байдлаар дахиад улс төрийн үйл ажиллагаанд оролцдоггүй болгоно гэдэг нь өөрөө одоо юу гэдгийг их олон жилийн туршид улс төрөөр явсан хөдөлмөрөөс нөхцөлөд олон зүйл нь үн цэнэгүй болох нөхцөл бүрддэг учраас бид өөрсдийн хэмжээнд авч чадах арга хэмжээ буюу улс төрийн хариуцлага тооцох нөхцөл рүү орчиж байгаа. Ер нь цаашдаа бусад улс төрийн намууд мөн адил яг энэ
замаар улс төрийн намуудыг хариуцлагажуулах, төлөвшүүлэх, цаашлаад улс төрч энэ соёлыг дагаж хөгжиж төлөвшөх боломжийг нээж өгснөөр бид нийгэмд ихээхэн том өөрчлөлтийг авчирна гэж найдаж намынхаа 30 дугаар их хурлыг хийсэн. За энэ их хурлаасаа хойш авж байгаа арга хэмжээ маань ч бас энэ лүг чиглэж явж байгаа. Ерөөсөө Монголын улс төрийн намууд хөгжиж чадаагүй учраас улс маань хөгжиж чадсангүй гэдэг товч дүгнэлтийг бол хийж болно. Ер нь бол яг сүүлийн 30 жилээр жишээ авах тийм ээ. Тэгэхээр улс төрийн намууд нь өөрөө хөгжөөд, манлайлаад, ёс зүг эрхэмлээд, хариуцлагад эдлээд явж чадвал улс нийгэмд хөгжих боломж байна. Ард иргэдэд үнийг дагаад хөгжөөд явж явж боломж нь нээлттэй байна л гэж бид үзэж байгаа. Жишээ нь өнөөдөр бид манай нам юу зорж ийн гэхээр шүү дээ улс төрийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэдэн төвшөнд нь гаргаж ирж дөнгөж одоо 2 хоногийн өмнө хөтлөгдсөн дүрмээр ялгаажуулж авч байгаа. Тэрний үгээр улс төрч элтэд ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээдэг боломжийг нээлттэй болгож өгч байгаа. За улс төрийн хариуцлага хүлээчих юм бол дараа чи улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломж өөрөө хаагдах тэр нөхцөл бүрдэнэ. Манай намын хувьд бол дахиад сумын иргэдийн уралдаж нэр дэвшүүлэхгүй л гэсэн үг. Үндсэндээ маш хэлбэрхий бол. Дахиад намаас улс төрийн дэмжлэг авч ямар нэгэн байдлаар улс төрийн албан тушаал хашахгүй гэж. Дахиад нам дотроо улс төрийн албан тушаал хашахгүй. Улсын их хурл суудалтай болон суудалгүй улс төрийн намын удирдлагууд хөгжлийн банкны чанаргүй зээлийн эзэдтэй хатуу тэмцэж хуулийн болон улс төрийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэйг хэлж байна. Хууль бус, шудраг ус үйлдэлтэй нийгмээрээ тэмцэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хөгжлийн банкнаас авсан зээлээ зориултын дагуу зарцуулж, хуваарийн дагуу эргэн төлж байгаа аж ахуйн нэгжүүдэд харлуулж болохгүй. Мөн төр болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн зарцуулсан зээлийг хэн хариуцах вэ гэдгээч ярих учиртайг улсын их хурлын гишүүн боловсрол шинжлэх ухааны сайд инх хамгаалан санууллаа. Өнөөдрийн энэ үүссэн нөхцөл байдлаас одоо хэн нэгэн тийм улс төрийн хонжоо хайх ёсгүй. Яг нүүссэн нөхцөл байдлаар бид нар бодиттой үнэлт өгнөлтүүд хийх ёстой. Тэр өнөөдөр бити шүүх хурлаас болоо гэж бас бодож байна. Тэгэхээр яг одоо үндсэндээ бол энэ зарим зээлүүд баг үндсэндээ тавхын саяын зээлийн багцаас харсан байх. Баг үндсэндээ нийт зээлийн чинь 40 орчим хувийн улсын үйлдвэрийн газрууд авцсан байж байгаа. За тэрний эргэн төлөлтийн асуудлууд яах вэ гэдэг нэг асуудлууд яригдана. За тэгээд мэдээж бүтээн байгуулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүд байгаа юм билээ. Тийм учраас энэ зээлдэгч нарыг хэн нь үнэхээр бүтээн байгуулалтын төлөө зээл авсан зээлдэгчүү, жинхэнэ зээлдэгчүү одоо хэн нь дөрчин бэ гэдэг энэ асуудлуудыг одоо хууль хяналтын байгууллагууд одоо тогтоож үндсэн дээр одоо ингээд бид нар бас нэлээд нийгэмд ийм бодиттой мэдээллүүдийг одоо өгөх ёстой шүү гэсэн нэг ийм одоо саналыг бас энийг ингээд хэлчихье гэж бодож байна. Тэгээд ер нь бол энэ 2015 оноос хойш одоо хийгдсэн шалгалтууд за шалгалтын одоо ажлын хэсэгт орж ажилласан энэ дүгнэлтүүдийг хэрэг бид нар ажил хэрэг болгож чадсан бол өнөөдрийн ийм ноцтой нөхцөл байдалд хүрэхгүй байсан юм. Хөгжлийн банкнаас зээл авсан зарим аж ахуй нэгж валютын ханшийн зөрүү, инфляцийн түвшин, үндсэн зээлийн хүү, COVID-19 сар дахлын улмаас эргэн төлөлтөө хуваарийн дагуу хийж чадаагүй тохиолдлууд бий. Энийг банк болон аж ахуйн нэгжүүд хоорондоо ярилцаж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах байдлаар асуудлыг шийдэж болно. Харин албан тушаалаа ашиглаж зээл авсан, зээлээ зориулт бусаар зарцуулсан тохиолдлуудтай хуулийн дагуу хатуу тэмцэх шаардлагатайг хуульчид санууллаа. Нэвтрүүлгээ хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлөвлөх боломж сэдвээр хүргэлээ. Сэтгүүлч Баяр Жаргал, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Цэвлэман.